Сайн уу бяцхан найзаа? Өнөөдөр хамтдаа ганцаараа унтаж сурж байгаа бяцхан аврын гүлгэр сонсъё. Бяцхан авар ганцаараа унтахаас айдаг байлаа. Нэгэн өдөр үнэг ээж нь гавартаа шинэ ор, хүнжил, даавуу, зөөлөн дэр бас унтлахын хувцас авч өгчээ. Гавар баяр хөөртэй байлаа. Үдшийн бүрий болж тэнгэрт сар гарч одод түгжээ. Аав үнэг нь хүүгэн орон дээр суулгаад одооноос эхлээд ганцаараа унтан шүү гэж хэллээ. Гавар би ганцаараа унтахгүй гэж хамаг тэнхээгээр орилж гарлаа. Аав нь хүүгээ харагдаад миний хүү ганцаараа унтаж сурвал зоригтой, ухаантай, төвчээртэй, хүч чадалтай том үнэг болно гэж хэлээд гаврыг зөөлөн тэвэрлээ. Аавынх нь энэ дуу хоолой, дулаан ангир, сайхан үнэр гаврыг тэр дорн л тайвшруулав. Гавар хүү зоригтой, ухаантай, төвчээртэй, хүч чадалтай бас сайхан сэтгэлтэй аав шигээн том үнэг болно доо гэж бодсоор нэг мэтгэд нам унтжээ. Наран мандаж өглөө боллоо. Гавар ганцаараа унтаж чадсандаа үнэхээр бахархалтай байв. Тэгээд ээжтэй хандан би ганцаараа унтдаг том үнэг болсон гэж цовоо дуугаар баярлан хэллээ.